За сайн байцгаана уу? Хүүхдтэйгээ бэлгийн боловсролын талаар хэрхэн ярилцах, хэрхэн харилцах талаар та нартай мэдээлэл хүргье. Тэгэхээр 12 дугаар ангид төгсөж байгаа охинтой эцэг их надад хандсан байгаа. Тэгэхээр яг оюутан болоод төгсөөд явлаа. Тэгээ миний хүүхдийн одоо бэлгийн боловсрол ямар байгаа бол танаас зөвлөгөө авъя. Тэгээд гээд айгүй санаа зовчихсан. Тэгээд эцэг эхчүүдтэй яг энэ яриаг дуустал сонсох юм бол таад маань тэр ээжд яаж харуулсан бол гэдгийг мэдэх боломжтой. За тэгээд ер нь яг хүүхэд төрсэн цагаасаа эхлээд за ер нь баг дээж байгаа ихийн хөвлөд бол одоо бойж жоох үеэс эхлээд хүүстэй холбоотой ер нь бэлгийн амьдрал нь баг эхэлдэг гэж ойлгож байна. Тэгээд одоо бид нар хүүхдүүдээ итгэхгүй янз бүрийн замаар байнга ер нь бол одоо хөгжүүлждэг. Бэлгийн эрэгтэй хүүхэд гэж юу юм, эмэгтэй хүүхэд гэж юу юм, яаж хувцалтгийг, яаж бие авч явдгийг энэ болгон одоо ингээд спиралдал насанд нь ингээд мэдээлэл давхцаж явсаар байгаа л одоо насанд хүрэх үед бол одоо миний хүүхэд бол надаас илүү, таны хүүхэд бол танаас илүү одоо хангалттай л ер нь бол одоо бидний үеэс илүү их одоо бэлгийн боловсралтай одоо болж одоо том болцоодаг. Энд чинь одоо таад ямар ч гэсэн хүүхдтэйгээ яаж харьцах юм, хэрвээ танад өсвөр насны хүүхдүүд байгаа бол тий яг ямар чухал эзэгтэй үед байдгийг гэдгийг нь одоо энэ одоо яриагаараа хүргэе. Тэгэхээр одоо тэр эзэгтэй гол үеуд дээр нь зөв одоо тусалж чадсан хүүхдүүд бол ингээл хангалттай бид нар юу өсдөг үлээ те хүүхдээ том болоод одоо саяных шиг оюутан болоод явхад те хамгийн зах нь өөрийгөө хамгаалдаг байх те өссөн үедээ тийм үгүйгээ хэлдэг байх. За тэгээд одоо ер нь бол хүний амьдралын бүр зайлшгүй нэг хэсэг нь бол хосын харилцаа шүү дээ тий. Хин ч хизээч хосгүй одоо айл гэрийг хараад цөмөрөө энэ айл ямар сайхан тий одоо ингээл илүү бүтэн амьдарч ийн өөр хүүхдээ ингээл өсгөж ин ч гэх юм уу хостойгоо яаж шаардж байгаа яриад дүгнэл явж байгаа байхгүй юу. Тэгтэл бид нар тэрийг хүсэж байгаа тий хостойгоо зөв харилцаасай одоо гэр бүлээ одоо ингээд төлөвлөлтөө хідэн хүүхд гаргахын хизээ хүүхдээ гаргахын энэ минийгээ ингээд мэддэг байгаасаа гэж бодож байгаа байхгүй юу. Тэгтэл тэр оргил байлаа гэж бодоход тэр зам руу дээшээ өгсөхт нь нүдийг хаачаад чи тэр дээшээ өгс. Тэгээ ийм сайхан гэр бүлийг бий болгох гэх юм бол магадгүй тэр замаас хаашаач унж магадгүй те тэр үед нь яагаад энэ юм байдгийг гэж одоо шүүмжлэх ч юм уу буруу юм хийж загнах ямар ч хэрэг байхгүй те харин өгсөж байгаа зам дээр минийхүү хэрэгтэй үед нь залаад өгөх юм бол ямар сайхан ирээдүйд бүтэх боломжтой. За та зүгээр л ингээ ярил л да. Одоо ингээд бэлгийн боловсрал одоо ингээд олгох гэр бүл дотор ер нь бол хамгийн гоё орчин бол гэртэй байгаа байхгүй юу? Ээжигээ харж, аавыгаа харж байгаа. За тэр үеэс эхлээд өөрийнхөө бие махбодыг бол ингээд хангалттай ингээд таньжидэг. Одоо ингээд бүр ингээд бага насны хүүхдүүд чинь ингээд бүх хэсгээ сонирч үзэж байгаа. Гар хөлнүүд, ам бэлэг эрэхтэн ер нь бол бүгдийг нь үзнэ. Тэр бол угаасаа хэвийн хүүхдийн хөгжлийнх нь үе байхгүй юу? За тэгэл хүүхд танаас гардیں۔ Тэг байнга асууждаг. Тэгэл яг насандаа таарсан асуултуудыг ингээ асууждаг. Яг тэр үед нь болохоор асуулт ингээ асуух үедээ одоо эмчийн бодлоор бол ингээ яг юм сурдаг хэсэг нь онгоцсон юм шиг байдаг байхгүй юу? Тэр үед нь юунд ийм асуудгийг мэдэхгүй ч гэдэг юм ямар нэг байдлаар ингээ хаалт ихээр окей ээж мэдэхгүй юм байна. За ээжээс асууж хэрэггүй те. Хэрвээ нөгөө талынхаа эцэгч болохоор хөөрхөн насанд тааруулаад тайлбарчдаг те. Заавал одоо ингээл дөнгөж 7 8 9 10 ч 5 мав настай хүүхдэд тэгж төрдөг ингэж төрдөг тайлбарлах хэрэггүй те. Хайраас төрдөг юм томроод ирэхээр насанд тааруулаад ингээд хариултыг яг сонирхож байгаа үед нь хариултыг өгөх юм бол маш сайн хүлээж авдаг. Тэгэхээр тэгэл айл болгонд өдөр тутмын амьдрал үргэлжилдэг тэднийг хүүхд гаргасан тэр айл шинэ хүүхдтэй болсон те. Салсан нийлсэн ер нь бол ингээд үргэлжийн гэр бүл дотор ингээд яриа өрнөж байгаа байхгүй. Тэгэхээр бид нарын сайжруулсан хувилбарууд одоо ингээ өсөж байгаа гэж ойлгох хэрэгтэй. За тэгэхээр томроод ирэх үед ингээд зарим нэг мэдрэмжээ хуваалцсан одоо янз бүрийн харилцаануудаа ээжтэйгээ ярилцсан, аавтайгаа ярилцсан. Яг тэр үе дээр одоо торгон тэр нээлттэй акшн дээр нь л бид нар яг ер нь бол ингээл нэг юм ойлгох гэхээр ингээч гэж харьцах юм бол хүн ч угаасаа ямар хачин ингэж бодчих те. Бид нарыг ч гэсэн одоо ингээл интернетээр юм сурах гэсэн чинь ингэ түүштэй гэвэл бид нар угаасаа за би өөрөө чадчих ч гэдэг юм ингээл татгалзсан шүү дээ. Яг тэрнтэй адилхан хүүхд чинь ингээл тэ хосын харилцаа сонирхдаг ч юм уу, эрхэл ярьдаг ч юм уу. Тэр хоёр тэгсэн гэж яхад нь буруу зөв гэж заах хэрэг байгаа байхгүй юу? Зүгээр яаж гэдгийг тайлбарлаа те. Би ингэдэг байсан. Одоо ингэж бодож юм ингээд дараа нь ойлгосон чи ийм байсан гэдэг нэг ижил төвшин дээр яриа өрнүүлж чадах юм бол нөгөөдөг чинь надтай ярих дуртай болж ирж байгаа байхгүй юу? Урт хугацаанд ээжтэйгээ ямар нэг юм асуудал тулгархад хамгийн ихэрч хандах хүн бид нар байх ёстой. Хэрвээ энэхэн зүрийн асуултууд дээр нь тойрдог, хариулдаггүй ингээд нэг сэтгэлээсээ нэг сайхан холбогдоод ярьдаггүй, сонсдоггүй байх юм бол заавал нэг хүн гараад ирнэ те. Тийм хүн заавал байна. Тэгэхээр
ганцхан яг сайн сайхан юм бол хамаахгүй тий. Хүнд сайн муу янз бүрийн тохиолдолд тий. Хуваалцмааргаа ярмаар байгаа зөвлөмөр байгаа үед нь бид нар анхны сонсогч нь анхны туслагч нь тий ямар нэг амар юм одоо амар гэдэг чинь хэмжээнд том янз бүр л байж болно ш тухайн үедээ тий хүүхдэд тэр айцын одоо тэр түүхтэй мэдрэмжээ төрж явах үед нь хуваалцдаг сонсогч нь байх бол дараагийн урт хугацааны тийм одоо түүхтэй зүйлийг шийдэж гарах надад туслагч байгаа. Би ээжтэй хэлэхэд авдаа хэлэхэд эсвэл одоо асраа хамгаалагч өсөж байгаа хүнтэйгээ ярилцахад намайг ойлгоно гэж бодох бодлыг төрүүлэх бол одоо ер нь бол энэ бэлгийн боловсралд бидний хийж чадах айгүй том зүйл байгаа байхгүй юу. Тэгэхээр хүүхдийг сонсно гэдэг чинь яг би ингэж боддог байхгүй юу. Ер нь бол зүгээр ингээд нэг чихээр инээр ороод инээр гарч байгаа зүйл биш байхгүй юу. Сонсно, мэдрэмжийг ойлгоно. Тэгээд за бараг л ингээл гадна талаараа бид нар нэг бүрхүүл шиг юмтай ингээл янз бүрийн ном уншихаар тэгж төсөөлөд байгаа байхгүй надад бид нар бүрхүүлээрээ бараг хоорондоо нийлж байгаа юм шиг байна. Тэгэл одоо ууралсан байгаа хүнийг харахад тэр хүн юу ч хэлээг байхад бид нар гаднаас нь хараад яагаад тэрийг ууртай байгааг мэдээд байна те. Яг тэрнтэй адилхан өөрөлдөх юм бол юмаа ярих гад ингээд төхөөд байхад сайхан тогтос суугаад те сайхан юу хэлэх гээд байгааг нь сайн анзаараад өстөө нөгөө энергийн сайхан мэдрээд миний охин чинь ийм хэлэх гээд байгаа юм шүү дээ. Миний хүү чинь хүүч гэсэн ялгаа байхгүй те. Юм ярих гээд байгаа юм байна. Ямар нэг юм дээр хүмүүс ч эргэлдэж байгаа байхгүй юу? Энэ нь зөв юм болов уу? Энэ нь зөв юм болов уу? Гэх үед л бид нар хажууд нь суугаад энэ нь ийм учраас зөв юм биш үү гэж тайлбархад болчихж байгаа. За тэгэл мэдгүй байвал одоо зарим асуултанд ээж аав нар хэлдэг байхгүй айгүй түүхтэй асуулт асуудаг би бүр өөрөө ч хариулж чадахгүй. Энэ бас л байх үзэгдэл яа тэгэхээр чадахгүй бол ээж нь аав нь харъя тий хамтдаа хайгаад үзье. Ер нь энэ юу юм болоо гэдгийг ингээд хамтдаа хайгаад ийм юм биш дээ гэж тайлбарлах юм бол дараа тий айгүй гоё хамт ярихад амар гоё яадаг ээж тий одоо имэж гэдэг юм ихчиж гэдэг юм гоё яадаг гэж хандах байхгүй юу. За тэгээд цаашлаад одоо интернет сошиал харилцаа байгаа шүү дээ тий. Сошиал. За яг энэ дээр бол ер нь гэр бүл болгон дотроо ингээд энэ ярианы дараа нэг бодолтой үлдээсэй гэж бодож байгаа байхгүй юу. Яагаад тэгэхээр том насанд хүрсэн хүнүүдийг хүүхдүүд хүртэл ингээд маш их давтамжтайгаар интернетд орох үеэр ингээд янз бүрийн сэдэлтэй юм одоо мэдээлэлд өртчихийдэг юм байна л да. Тэгэхээр тэр мэдээлэл дунд хүүхд бол одоо шүүл дүртэй хандана гэсэн тийм хэсэг нь арай хөгжөөг байгаа байхгүй. Тэгэхээр харж байгаа чамд ирж байгаа энэ бэлгийн сэдэлтэй ч юм уу ер нь энэ одоо холбогдлолтой зүйлсүүд бол одоо ийм учиртай маа. Энэ нь бол зөв бодит амьдрал үзүүлээд байгаа энэ кино, үзүүлээд байгаа энэ зураг бол ингээд жинхэнэ амьдралтай ижил биш байж болно. Тэгээ ийм кинонууд ч юм уу чамд ямар нэгэн ирж байгаа одоо бэлгийн сэдэлтэй ийм зураг, бичлэг янз бүрийн юмнууд байх юм бол одоо яаж хандах вэ? Одоо ер нь бол эцэг эхчүүдийн зүгээс бол интернетийн хяналтаа аль болох ингээд хяналтаа тодорхой байлгаад ойлгомжтой байлгаад чи энийг хэрэглэж үзэж болно, энийг үзэж болохгүй. Зааг нь гаргах чил бүр сайн. Харин тэгэх боломжгүй байгаа үед л хүүхдтэйгээ сайхан суучгаад нэг орой цаг гаргаад юу ч үзэж болно. Ямар ч одоо чиний зүгээр хараад хүүхд гэмтэх тохиолдол бас байдаг юм билээ шүү дээ. Янз бүрийн одоо сэдэлтэй видео кино бичлэгүүд үзэх те. Тэгэхээр энэ бол ийм байна. Одоо нийгэм бид нар ингэж үзэхэд ямар ч одоо хязгааргүй учраас манай гэрт одоо альч одоо их усрээс харах боломжтой байна. Тэгэхээр энэ ингэж хязгаарлалаа. Ингээд үзэж байгаа зүйлс чинь бол жинхэнэ бол биш байж болно. Тэгээд хүүхдэд ингээд удаа дараа үзэх юм бол одоо аюултай эрсдэлтэй байдгаа гэдгийг нь бол ярилцсан зүйтэй. Тэгээд бид нартай хүүхдтэйгээ сайхан ярилцаа сурчвал дараа л хандхад л одоо бэлэн хүмүүс нь л байна. Тэрнээс биш бид нар тэр хүүхдүүдийг илүү сургаж, илүү сайн болгож одоо тийм тусгаалсан юм бол хийхгүй. Алхам тутамдаа л амьдралынхаа явц болгонд өдөр бүр дээр бид нар ингээ мэдээлэл өгөөд бүрдүүлж байгаа хгүй айл хэдийн тархиныхаа нисгүүд нь бүрлдээд, томроод, насанд хүрээд одоо гарахаараа ер нь бол би түрүүний эцэг эхчүүдэд одоо энэ ярианы ихэнд хэлсэн тий амар санаа зовж байсан шүү дээ. Миний хүүхд 12 одоо төгсөөд оюутан болоод гэрээсээ явж байна. Тэгээ би одоо ингээ санаа зовж байгаа гэж эцэг эхчүүдэд хэлсэн байхгүй юу? Бити санаа зовоо. Та хоёр ингээл энд хүртэл ингээ санаа зовоод надад хандж байгаа юм чинь та хоёрын өдий хүртэл 17-8 жилийн турш өсгөхөд үзүүлсэн нөлөө бол хангалттай сайн байгаа. Тэгээд танаас болон танаа нөхрөөс та хоёрын гаргаж байгаа үйлдэл болгоныг ингээд хараа сураад авсан. Тэгэхээр танаас илүү зөв шийдвэр гарганаа. Өөрийнхөө насанд тийм болохоор битэр хэлзэрээ гэж хэлээд аим тайвширсан л да. Тэгээд өшөө эмчтэйгээ оюутан болоод залт зуны амралтаараа ч өвлийн амралтаараа ирэхээр бас ярилцж болно гэх хариултыг өгсөн байгаа. Тэгэхээр яг хуу бэлгийн боловсролын анхны багш нь бид нарыг л дуурайж өсөж байгаа. Тэгэхээр явцын дундаа хүүхдтэйгээ сайхан ярилцаарай.
ямар нэгэн асууж байгаа үеийг бити өнгөрүүлээрээ чадлаараа сайхан хариулаад, тайван хариулаад зөв буруугаа ярилцаа сурчих юм бол тантай ер нь анхдагчаар зөвлөнө. Тэгээд ямар нэгэн асуудалтай зүйл байхад би чиний дэргэд байгаа шүү гэдгийг ойлгуулчвал ингэ болж байгаа. Тэгээд одоо түрүүний ярьсан интернет аюулгүй байдлыг бас одоо бүх хүүхдтэй ер нь бол тайлбарлаад ойлгуулад өгчих хэрэгтэй. За тэгээд энэ хүртэл сонссон та нартай баярлалаа.